Тэгтэн Юсеф эцгийнхээ хойноос гашуудан уйлж толгойг нь тэврэн хасар нүрийг нь үүслээ. Дараа нь Юсеф эмч домч нараа дуудан эцгийнхээ шарилыг замдалшуулах тушаалав. Ийхүү 40 хоногийн турш замдалшуулах ажил явагдаж дараа нь 70 хоног Израилийн хойноос гашуудал үйлдлээ. Гашуудлын хугацаа дуусахад Юсеф хааны түшмэдэд хандав. Та бүхний таалалд нийцэх бол эзэн хаанд миний үгийг дамжуулж өгнө. Эцэг минь нас барахаас өмнө миний ам хүчгийг авсан юм. Амлсан ёсоор би эцгийнхээ шарилыг Хянан орны нэгэн хатан булшинд аваачиж нутагт уулах үүрэгтэй. Тэр булш бунхныг эцэг минь өөрөө бэлдсэн. Эцгийгээ нутаглуулад би буцаж ирв. Иймээс та миний явахыг зөвшөөрнө үү гэлээ. Эзэн хаан хариу дамжуулахдаа эцэг чинь чамаас ам хүчийг чинь авсан бол тэр ёсоор нь нутаглуулна гэжээ. Тинхүү Юсеф эцгийнхээ шарилыг аваад Хянан нутгийг зэрлээ. Египтийн хааны бүх түшмэл, зөвлөгч болон Египтийн бүх сайд зэрэгтнүүд түүний хамт явлаа. Түүнээс гадна Юсефийн бүх гэр бүл, ах дүү, төрөл садан, эцгийнх нь хамаатан садан явлаа. Зөвхөн балчир хүүхдүүд мал сүргэнэл Египтийн Гүшэн аймагт бэлджээ. Египтийн хаан морьт цэрэг, морин тэрэгтэй цэргүүдээ бас илгээсэн учраас энэ бүгд нийлээд асар том цуваа болжээ. Тэд Хянан нутг руу ороод Йордан голын зүүн талд оршдог. Атаад гэгч хүний тарай цайруулдаг өдрөм дээр ирээд дахин гашуудлаа. Ийхүү Юсеф тэнд бүтэн 7 хоног буудлаж эцгийнхээ хойноос асар их харамсан гашууд. Нутгийн хянанчууд үүнийг хараад Египтүүд яасыг гашуудж байна хэмээн гайхан хэлэлцэж тэр газрыг Египтүүдийн гашуудлал буюу Абил Мицрэн гэж нэрлэх болжээ. Тийхүү Яахвын хөвгүүд эцгийнхээ загсан үгийг ёсоор нь болгов. Тэд эцгийнхээ шарилыг өргөн явсаар Йордан голыг гатлан Хянан оронд авчираад Мамрын хотын зүүн талд орших Махпилах гэдэг хүний өмч газарт оршдог хадам булшин даваачин нутаглууллаа. Тэр цагт тэдний өвөг Авраам энэ газрыг Хянан үндэстэн Хит овг аймгийн Эфрун гэгч хүнээс худалдаж авсан байв. Дараа нь Юсеф дагалдан явсан бүхнийхээ хамт Египт нутаг руу буцлаа. Эцэг Яахв нь нас барсны дараа Юсефийн ах дүү нар хоорондоо ярилцсан. Бид олон жилийн өмнө Юсефийг хорлсон учраас тэр одоо ч бидэнд хонзон өвөрлөж эцгийгээ нас барсны дараа өшөө авч мэднэ гэд түүнд үг дамжуулахар шийдэв. Эцэг чинь нас барахаас өмнө бидэнд тушаал өгсөн. Өргөн чамайг хорлсон ах дүү нарынхаа гмийг уучлаарай гэж эцэг чинь чамаас гуйж байна гэдэг үгийг хүү Юсефт минь дамжуул гэж тушаасан юм. Тийм учраас эцгийнхээ дээдлэн хүндэлдэг тэр их эзнийг бодоод өчүүхэн дорд биднийхээ хийсэн гмийг өршөн уучлана уу гэж бид одоо чамаас гуйж байна гэлэм. Энэ үгийг сонсоод Юсеф уйллаа. Тэгтэл ах дүү нар нь түүн дээр ирж өмнө нь сөгдөн мөргөөд "За, бид одоо таны боол болоход ч бэлэн байна" гэлэм. Гэтэл Юсеф тэдэнд хандан "Надаас бүү айцгаа. Би ертөнцийн эзэн гэж өв. Та нар намайг хорлох гэсэн боловч ертөнцийн эзэн түүнийг чинь урвуулан ашиглаж сайн сайхан үйлсийг бий болгон үе олон хүнийг өлсөж өгөхөөс аварч өнөөдрийг хүртэл та нар элсэн мэнд байгаа биш үү? Тийм учраас надаас бүү айцгаа. Би та нарын гэр бүл балчир хүүхдүүдийг чинь идэх хоолоор хангаж өг. Гэх мэт урамтай сайхан үгээр тэдний санаа сэтгэлийг тайвшруулжээ. Юсеф ах дүү нар болон бүх төрөл садныхаа хамт насан турш Египтэд амьдарч 110 насны өдрийг золголоо. Тинхүү төрсөн хүү Ефраимийнхаа хүүхдүүд ач болон 30 нарыг төрсөн хүү Минашишийн хүү буюу ач хүү Махрын хүүхдүүдийг үзжээ. Нас барахынхаа өмнө Юсеф ах дүү нараа дуудаад "Миний явах цаг төхөж байна. Гэвч ертөнцийн эзэн та нарт туслан энэ орноос гаргаж өвгөд дээдэс Авраам, Яйцаах, Яаковт маань өгөхөөр тангаргалсан тэр нутагт аваачих болно" гэлээ. Тэгээд ах дүү нарынхаа ам тангаргийг авч ертөнцийн эзэн та нарт туслан эндээс гаргаж
Тэр нутг руу дагуулan аваачхад миний ясыг эндээс авч тийш нь аваачиж нутг гэж хэлж байна. Ийхүү Юсеф 110 наслаад Египтэд өөд болоход нь тэд шарлийг нь занд шуулан авсанд хийгээд бунханд хадгалжээ.